Hey, сайн байна залуусаа би гитарчин Даах байна. Ингээ өнөөдөр та бүхэнд маш супер нэг гоё зүйлийг танилцуулах чинь. Энэ бол манай DJ Хүжмийн актив Даах түнс Awesome Music Center-аас гаргаж байгаа миний өөрийн нэрийн брендинг DT0330 гэдэг сагничер гитараа та бүхэнд танилцуулах гэж байна. За тэгэхээр энэхүү гитарын танилцуулахаас өмнө хамгийн гол зүйл нь би хэд энэ юу гэхээр би яг өөрөө үйлдвэр дээр нь очиод энэхүү гитарыг яг өөрийнхөө загварыг гаргаад за тэгээд зарим нэгэн зүйлсүүдийг илүү их сайжруулад хийлгсэн гитар байгаа. Монгол хүмүүс маань маш гоё гитарыг бас боломжийн үнээр аваасаа хэрэглээсэ гэж хүсний үүдэн дээрээс энэхүү гитарыг бүтээсэн байгаа. За энэ гитарын онцлог зүйл нь юу гэхээр хамгийн ихний онцлог зүйл бол одоо энэ preamp буюу одоо энэ оролттой electric acoustic гитар байгаа. За electric acoustic гитар гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг одоо монголчууд бид нар мэдгээр бол банзан гитар гэхдээ одоо энэ чинь ийм кабель залгаж ордог. Тэгээд энэхүү кабелийг залгаснаар яах вэ гэхээр яригчаар, амплифайераар илүү их чанга дурах боломжтой гэсэн үг. За тэгээд preamp-ын дээр бол өөрөө хөглөгчтэй. Энд чинь ийм хөглөгчтэй байгаа. За тэгээд энэхүү гитарынхаа одоо өтгөн дуурах уу, шинхэн дуурах уу гэдгээ бас тохируулдаг ийм тохируулгуудтай байгаа гэсэн үг. За гитарын маань хамгийн гоё зүйлсүүд нь нэг нь юу вэ гэхээр та бүхэн одоо ингээ гадуур өөр гитарууд ингээд үзээд хараад явах юм бол ерөөдөө ингээ гитарынхаа энэ neck shape гэж нэрлэдэг. Одоо энэ хүзүүг нь ингээ алгаа ингээд явуулаад үзээрэй. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө жоохон чанар муутай гитарууд яадаг вэ гэхээр алгаа ингээд явуулгууд энэ чинь ингээ төмрүүд нь ингээд гар ураад идэг. За тэр нь ямар учиртай вэ гэхээр энэ fretboard гэж байгаа. Одоо энэ хурууга барьж тоглодог энэ хэсгийн энэ fret гэж байгаа. Энэ яг энэ төмөр зүйлүүд. Ерөнхийдөө нөгөө хаталт өгчгсөн гитарууд маань ингээ модон ингээд ерөнхийдөө хаталт өгчлөөр энэ төмрүүд сүрдэж гарч ирээд алга зурдаг. Тэрний ямар учиртай вэ гэхээр нөгөө мод муутай гитар гэсэн үг. За тэгээ хоёрт болохоор миний үйлдвэр дээрээ захиалсан хамгийн том зүйл юу вэ гэхээр энэ фретүүдийг ийм дөрвөлжин буюу одоо ийм гаргасан ингээ гар гурах хэмжээнд биш энэ үнийг ингэж бүгднийг ингэж бөөрийн хэлбэртэй хийлгэе гэж яг захиалга өгч хэлсэн. Тэгэхээр хүмүүс тоглоход илүү юм гоё тухтай мэдрэмжийг өгнө. За дараа нь энэ царны дотор байгаа юм хөндлөж моднууд байгаа. Энэхүү хөндлөж моднуудыг одоо үйлдвэрийнхаа одоо урлаач нартай яриад технологийн хүмүүстэй яриад ерөнхийдөө хөндлөж моднуудыг хай левлийн яг гитаруудыг хийгдэг, мастеруудын яг хийдгээр хөндлөж моднуудын байрлуулъя гэдэг хүсэлтийг өгөөд тэр хүсэлтийг маань хүлээж аваад энэхүү гитарын саунд нь бол амар гоё bright soundтай болсон. Маш гоё ийм урагшаа юм цангилсан дуутай. Тэгээд ингээд одоо ингээд саунд нь чинь ингээд дураалга. Маш удаан энэ саундаа дуурж барих. Одоо энэ бол дандаа нөгөө хөндлөж модны одоо гайхамшиг гэсэн үг л дээ тий. За тэгэхээр ийм гоё гитарыг монголчуудаа зориулаад өөрийнхөө биеэр очоод захиалгаа өгөөд зарим нэгэн зүйл дээр технологийн зарим нэгэн зүйл дээр ингээд ярилцаад гэтээ мэдээж маш өндөр мастер урлаачдын хийдэг одоо тэр $1000, $2000, $3000 гитаруудтай бол харьцуулшгүй. Яг тэр гитарууд бол бүр тусдаа яг хүн ингээд урлаад бүгдийн эхнээс нь дуусна бүх юм гараар явдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ ч бол амар тийм ашигны төлөө яваагүй, ашиг олох гэж яваагүй. Яг миний гол мөрөөдөл нь юу вэ гэхээр хүмүүс маань монголчууд маань маш боломжийн үнээр бас гоё зүйлсийг хэрэглээсэй гэж одоо мөрөөдсөн учраас яг энэ зүйлийг хийсэн. Гитарын маань энэ 12 дугаар 10-аас 15 дугаар ладны хооронд миний гарын үсэг байгаа. Энэ маань ямар учиртай вэ гэхээр яг би өөрөө үйлдвэр дээр нь ярилцаад ингээд өөрийнхөө одоо бүх санаа бодлыг оруулж хийсэн гэдэг утгаараа би өөрийнхөө гарын үсэг хэмжээнд тавилсан. За гитарын толгой эс дээр болохоор манай Давка түнс DJ Хүжмийн актив маань ийм лого байгаа. За энэхүү гитар маань ерөнхийдөө монголчууд маань маш боломжийн үнээр маш гоё гитаруудыг хэрэглээсэй гэдэг одоо миний хүсэл мөрөөдөлд одоо шингэж энэхүү гитарыг одоо үйлдвэрлэсэн байгаа шүү. Тэгээд мэдээж бүх төрлийн хүмүүс энийг ашиглах боломжтой гитар байгаа. Анхан шатных байна уу, дунд шатных байна уу, амар супер тоглодог байна уу? Бүх хүмүүс зориулж бүтээсэн гитар. Ерөнхийдөө супер мундаг тоглодог хүмүүс гэсэн миний гитарыг бол энэ бол голохгүй дээ. Тэгэхээр тим хэмжээнд л одоо хийхийг хичээсэн. За ингээд та бүхэндээ ямар ч миний зүгээс монгол хүмүүс маш гоё гитар хэрэглэж үзээсэй гэсэн энэхүү мөрөөдлөө биелүүлж ийм гитарыг бүтээсэн шүү. Та бүхэн маань бидний дэмжиж энэхүү гитарыг бас судалж аваарай гэж та бүхэндээ хэлмээр байна.